За шүүдэр цэцэг блог Монголын түүхэн хүмүүс. За дөрөвдөх дугаар нь миний анхны арамаа бичсэн Домогт Ануу хатан гэдэг энэ сэдвийг сонгож авлаа. Тэгээд саяхан одоо Ануу хатан арамаа маань дахин эвлэлтэнд орсон. Тэгээд Ануу хатны 100 модны тулаанд амь насаа алдсан тэр хаврын адаг сар буюу 5 дугаар сарын бас төгсөж байна. Тийм болохоор Ануу хатны тухай ярих гэж бодлоо. Уншигчдаас маань ч гэсэн Ануу хатан галдан боших тааны тухай блогт оруулаач гэж хүсэлт их ирдэг. За тэгтээ одоо мэдээж яриг хаттын түүхэнд маш бага тэмдэглэгддэг учраас Галдан хааныхаа түүхийг илүү их түшгэлж Ануу хатан гэдэг энэ арамааныг биччихсэн юм аа. Тэгээд одоо би түүхэн баримтаа илүү их түшгэлж ярих гэж бодож байна. За энэ 100 модны тулдаанд эр нөхрийнхаа амийг аваад өөрөө амьэрсцэн гэдэг түүхтэй Ануу хатан бол 100 гаруй улсын анхны хаан хүчирхэг улс төрч. За Францын Лимонд сан тэмдэглэснээр одоо дэлхийн шатрын улс төрийн шатрын үүрэг дээрх сүүлчийн Монгол тоглогч гэж нэрлэгдсэн Галдан боших тааны хат юм аа. Галдан хаан гэж хэм бэ гэх юм бол одоо дөрвөн ордын холбооны тэргүүн асан цорсын Эрдэнэбаатар хунтайжийн баг хатан юм ахсаас төрсөн 6 дахь хүн. Энэ Эрдэнэбаатар хунтайж бол 6-аас 8 хатантай байсан гэж үздэг. Тэгээд 11 хүүтэй байсны 6 дахь нь Галдан боших юм аа. За тэгээд нөгөө Монголын уламжлалт заншлаар бол их хатны хүү бүр ууган хүн сэнти залгамжлах ёстой байдаг. Гэтэл Эрдэнэбаатар хунтайж тал болохдоо баг хатнаас юм ахс хатнаас төрсэн 5 дахь хүү сэнг хунтайжд цорсын хунтайжийн сэнтигээ гэрээсэлсэн байдаг. Энэ нь бол сүүлд одоо босод хаттаас нь төрсэн ууган хүүгүүдийн донд асар их одоо хунтайжийн ширээний төлөөх тэмцэл зөрчил аллах хуйлдааны тийм ихийг тавьсан гэрээслээсэн. Галдан бошихт бол 1644 онд төрж 1697 онд таалал болсон 54 наслсан ийм хүн маш их зөрчилдөд дүр гэж үздэг. За манай монголчууд чинь нэг халахын тал, ойрдын тал гэдэг нэг хуваагдчихдаг ийм хүмүүс. Миний хувьд бол би ямар ч одоо түүхэн үйл явдалт аль нэг одоо нутаг угсаатны цөөнхийн талыг ерөөсөө баримтлах сонирхолгүй. Ерөөсөө Монголын түүхийг Монголын түүх гэсэн л тэр өнцгөөс тэр өндөрлгөөс харж дүгнэхийг хүсдэг. Тийм учраас Галдан боших тааныг бол одоо зөв буруу байсан гэж өнөөдөр бид шүүхэн утгагүй маа. Ер нь түүхэнд хэрэг гэж байдгүй гэдэг. Хувь хүнийхээ хувьд бол Галдан боших таан багасаа одоо ухаан цэцэн сэргэлэн маш их ирмэгийн зоригтой. За тэгээд Эрдэнэбаатар хунтайж энэ галдан одоо шашин сахил хүртээж л арай зөөллөе доо гэд хүүгүүд дотроосоо сонгож лас руу ташлөмбий хийдэд шавлуулахаар илгээсэн гэж үздэг. Үнэхээр их тэр одоо 20 гартлаа хамгийн хатуу сахилтай юм хийдэж шавлан сууж гэгийн хутагт болцсон байсан хүн гэхэд ямар хурдан тэр том жанжин болж хувирж ямар олон дайн тулааныг хийж заримдаа бас аимшигт харгислал үлдвэ гэдгээс харахад бол эцэг хүний энүүд үнэхээр мэрэгэн байд юм байна. Тийм ч болохоор энэ галдан ерөөсөө шашны одоо сахил санвар хүртээж л арай номхон болохыг гэж аав нь одоо тэр олон хүүгүүд дотроосоо сонгож одоо самартан болгочихсон бас их учиртай хүн байжээ. За тэгээд галдан багтаа тэр ласт очиж сахил хүртээд эрдэм номд бол их гарамгай суралцчихсан гэдэг. За тэгээд баг багтаа тэр халахын шашны тэргүүн анх дугаар богд зан нодартай хоёлаа далаа ламын шав бурхны оронд одоо хамтдаа шавилж исэн гэж үздэг. Гэтэл хувь заяаны одоо шоглоомор эцэст нь хоёлаа эвлэршгүй дайснууд болсон байдаг. За ингээд Галдан хааны тухай ярьж ээж Ануу хатныхаа сэдв рүү орох нь
зөв гэж миний хувьд бодсон юм аа. Тэгээд 1671 оны орчимд эцгийнхаа сэнтийг залгамжилсан Галдангийн төрсөн ах бас их нэгтэй ах Сэнг хун тайж нь ордны хувилдаа нараалагдсан. Түүхэн тэмдэглэснээр бол Эрдэнэтбаатар хун тайжийн их хатан бурууд хатан дар балжи одоо бурууд гэдэг нь буруу шашинтай одоо хэрэгс хугацааны хүн байснаас болж л бурууд хатан гэдэг тийм нэр зүүсэн юм байлээ. Дар балжигийн хөвгүүд цэцэн зодов хоёр бол Эрдэнэтбаатар хун тайжийн олон хөвгүүдийн ахмадууд нь байсан учраас зүй ясаар эцгийнхаа суурийг залгамжлах ёстой гэж үзээд 1671 оны өвлжөөндөө байх үеэр нь Сэнг хун тайжийг хорлж алсан гэж үздэг. Ингээд цорсын тэргүүний ор онгойсон юм ахс хатан түүхэндээ бол аргаж юм ахс гэд одоо цэцэн сэргэлэн ов ухаан залхихтэй эмхтэй байсан гэж тэмдэглэгдсэн байдаг учраас хун тайж хүүгээ ам алдангууд нууцаар лас руу отсон юм билээ. Ингээд ласаас одоо гэгийн хутагт болж энэ ойртойхоо шашны тэргүүн болох ёстой байсан Галдан хүүгээ ятгаж сахилын буцаагаад дагуулж авчираад ахын оронд синтез залсан. Ингээд Галдан синтез залрангуудаа тэр ахын амийг хөнөөсөн гэх дар балж хатныг хөвгүүдийнх нь хамт цаазалсан. Ингээд түүхэн тэмдэглэснээр бол Сэнг ахыхаа хатан ануударыг хатан болгож авсан гэж үздэг. Тэгээд нүүдэлчин монголчуудын ясанд бэлэвсэрч үлдсэн эмэгтэйг одоо нөхрийнхэн төрлийн ахан дүүсийн хин нэг нь дэрэгдээ авч эхнэрээ болгодог. Энийг одоо асархуу яс гэдэг. Тэгээд дайн толаан ихтэй тэр хүнд хэцүү цаг үед одоо эр хүний нөмөргүүгээр эмэгтэй хүн үр хөвгтүүдтэй үлдэх хэцүү байсан учраас тэгж асрамжлах асархуу гэдэг яс үүссэн юм байлээ л дээ. Ингээд түүхчид бол хоёр юм салаа хоёр тишээ ингээд үзэл одоо ануу хатны талаарх бодол нь бол хоёр янз байдаг. За нэг хэсэг нь бол ануу хатныг бол хошуудын тэргүүн очир цэцэн хааны охин нь гэж үздэг. Нөгөө нэг хэсэг нь болохоор очир цэцэн хааны хүү одоо ойрдын түүх домогт үлдсэн Эрлэгэг Баатар Галданбаагийн их охин байсан гэдэг ийм хоёр янзын их сурвалжууд үлдсэн байдаг. За аль наран ч байлаа гэсэн ануу бол ойрдын холбооны 4 аймгийн нэг нь зонхлогч том аймаг хошууд угсааны томоохон язгууртны угсаатай юм эмхтэй очир цэцэн хааны охин нь ч бай, ач охин нь ч бай, ямар ч гэсэн хавт хасрын одоо удам залгамж гэж үзэгддэг хяад боржгоны угшилтай хошуудын одоо томоохон язгууртны охин юм эмхтэй юм аа. Ингээд зарим Оросын түүхчд бол Галдангийн тэр Галдан бошгот хааныг сүлд манжин бүслэлтнээс аварсан тэр хатан бол Сэнг ахын хатан тэр ануу бол биш гэж үздэг. Яагаад тэгэхээр насныхаа хувьд тийм одоо Сэнгийн хатныг аваад 1696 онд манчтай 9 дайн толтонд бол нас нь 50 хол гарчихсан. Одоо хүнд хуйг дуулга өмсөд тэгж эрлэхгээр байлтахад бол хитрхи өвтөл байх юм аа. Тийм учраас өөр нэг залуу ануу хатан гэж үздэг. Миний хувьд ч гэсэн тэгж үздэг учраас романа бичгтээ Сэнгийн болох гэжсэн боловч одоо хатан болгож авч амжаагүй тийм залуу эмэгтэй гэдэг талаас нь романда дүрсэлсэн. За тэр ануу хатны тал болсон 100 модны тулаан болсон тэр газар нь бол Улаанбаатараас 40 гаруй километрийн зайтай Цонжин болдгийн одоо Чингис хааны хөшөөний одоо зүүн урт талд оршдог. Замынхаа зүүн талд байх тийм хэсэгхэн ургасан шинэс моттой тийм толгой байдаг. Ер нь энэ 100 гарын хаад Галдангаас хойших одоо хаад нь ер нь хошуудаас хатаа авдаг. Хошуудын хатныг төрийн хатанд өргөмжилдэг юм уламжлал юм бэлээ. Тэр нь бол одоо дөрвөн ойрттой бол хошууд аймаг гэдэг нь бараг л одоо нууц товчонд гардаг нөгөө хонгорд аймагтай л төстэй юм шиг миний хувьд санагддгийн. Тэгээд ойрдын төг судлаач түүхийн ухааны доктор Нас Ухбаатар манай түрүүчийн
влог 3 дахь өргөдөө оролцоод бас энэ тухай ярьжсэнийг та бүхэн маань санаж байгаа бах. Нас Сүхбаатарын ярьж байгаагаар бол Галдан цэрэн хааны Эсүү хатан ч гэсэн хошууд хатан байсан. За тэгээд хошууд аймаг гэдэг нь бол дөрвөн ардын холбоондоо бас нэлээд томоохон үүрэгтэй ашаа төвдийн орчмоор нутгалж исэн. За хошуудын хаад нь бас нэг хэсэг төвдийг хаанчилж исэн ийм дайнч бахархал дүүрэн ийм аймгийнхан. За тэр цогтайж кинонд гардаг тэр Гүш хаан ч бас хошууд хүн шүү дээ. Тэгээд цогтайжийн хүү Арслан тайжтай гэрэлдэг одоо хулан гэд тэр гүнж бол хошуудын Гүш хааны охин. Ер нь л хошуудад бол ерөөсөө ойртойхоо түүхэнд их олон том баатарлаг гавьяа агуулсан томоохон үүрэгтэй байсан аймаг л да. Халах үгүй бол ойрд үгүй. Халах ойрд хоёр үгүй бол хамаг Монгол минь үгүй. Домогт Ану хатан түүхэн арман. За тэгээд Ану хатан Галдан бошгот хоёрын дундаас хүү Сэвдэн Балжир охин Юмчхай Бум нарын 3 хүүхэд төрсөн гэдгийг ойрдын түүхэн их сурвалжид бол их тодорхой бичиж үлдээсэн байдаг. За манжийн их сурвалжид одоо үлдсэн одоо цагтл бичгүүдийн дунд Галдан хааны хатан Өөлдийн Ануугаас гэсэн цагтл илэрсэн байдаг. Энэ бүхнээс үзэхэд Ану хатан бол томоохон язгууртны гэр бүлд өсч торинсон бичиг номтой. За хожим тэр Янгэр султантай хийсэн хасгийн Янгэр султантай хийсэн дайн толтоонд нөхрийнхээ хамт оролцож исэн зэрэгээс үзэхэд цэргийн болон бичгийн эрдэмт гаргуун ухаан сэргэлэн ийм эмэгтэй ээжээ. Мөн одоо намаг арамана бичээд киногоо бүтээсний дараа түүхийн хүрээлэнгийн захирал академич Чулуунтай уулзахад Шадрон Чингүнживийн тухай судалгааны ажлаар Москва дахь эртний одоо бичгийн архивт орж үзэж танилцахад Монголын нутгаар аялж исэн Оросын одоо олон 70-аад оны үед Ховог сарын ордонд очсон худалдаачны тэмдэглэл үлдсэн байна. Тэр худалдаачны одоо тэмдэглэлд бичснээр одоо Галдан бошгот хаан эзгүй дайлар мордсон үеэр нь одоо ордонд нь очсон. Ингээд очиход бол Ану хатантай нь уулзсан одоо цэргийн одоо зэвсэг хэрэглэл төмөр эдлэлийн одоо худалдаа ээж болох хэсэг талаар ярилцсан гэдэг тийм их сурвалж үлдсэн байсан гэсэн. Тэгэд нэг сонирхолтой нь яг энэ их сурвалжийг одоо түүхэнд ашиглаагүй байх үед нь Ану хатан киног хийхдээ мөн Оросын худалдаачинтай уулзаж төмөр эдлэл зэвсгийн одоо худалдаа хийх талаар ярилцж байгаа талаар гарчихсан. Энэ нь одоо их сонирхолтой. Одоо нэг зарим зохиолч нар одоо бичиж байгаа цаг үеийн одоо ирээдүйд цагч бай, өнгөрсөн цагч бай, одоо транс байдлаар тэр бичиж байгаа цаг үеэр айлчилдаг гэсэн нэг тийм баримтуудтай төсөөл юм үйл явдал болсон л доо. За одоо Ану хатны тухай ярихын тулд одоо халах ойрдын түүхэнд асар их үйл явдлаар сайн муугаар бичигдэж үлдсэн Галдан бошгот хааны тухай бас л ярих хэрэгтэй болж байгаа. Ер нь бол Ану хатны амьдралд одоо эцэг эр нөхрийн хоорондох зөрчил, за тэгээд Галдан хааны удаа дараа одоо дундад Аз халахад манж руу хийсэн энэ олон тулааны үед ар гэрээ авч үлдсэн одоо нутаг буурай сахиж үлдээд одоо ойрдын олон язгууртнуудын тэмцлийг одоо зохицуулах хожим нь одоо төрсөн дүүн буюу эсвэл ахих нь охин одоо баг хатан болж ирэхэд ураг төрлийнхөө одоо тэмдүүтэй эр нөхрөө хуваалцах гэх мэт их л олон эдрет амьдралыг туулсан эмэгтэй юм бэлээ Ану хатны үед. За Галдан 4 ойрдын хун тажийн синтэд заларсны дараа улс төр шашны аргаар ойрдын нэр нөлөөтэй ноёдыг өөртөө татаж эхэлсэн. Гэтэл Галдан одоо хун таж болохоос өмнө ойрдын одоо Цорос, Хошууд, Хойд энэ гэсэн энэ дөрвүүд гэсэн энэ аймагуд бол холбооны улсын маягтай өөр өөрийн гэсэн ноёнтой тэгээд одоо томоохон юм гадаад харилцаа аюулгүй байдлынхаа асуудлаар л
хоорондоо нэгдэж чуулган хийдэг ийм бие даасан аймагуудын холбоо маягийн улс байсан бол Галдан одоо ойрдод төгсөн нэр хүнд арга ухааныхаа одоо хүчээр ойрдын тэр бие даасан ноёдыг өөртөө татаж эхэлсэн. Гэтэл Галдан цорсын хун тайж болсон хойно ч гэсэн Ану хатны эцэг очир цэцэн хаан бол дөрвөн ойрдын чуулганы тэргүүн хിവэр байсан. Галдан баг байх үед дөрвөн ойрдын чуулган одоо хоёр тэргүүнтэй хоёр тайж гэж нэрлэгдсэн. Галдангийн эцэг Эрдэнэтбатар хун тайж хошуудын одоо очир цэцэн хаан хоёр хамтдаа тэр чуулганыг тэргүүлдэг хоёр тайжийн үе гэж эв найрамдалтай их сайхан явсан үе яс байдаг. Ингээд Эрдэнэтбатар хун тайжийг хальснаас хойш очир цэцэн хаан ганцаараа энэ ойрдын чуулганыг тэргүүлжсэн. Гэтэл одоо хүргэнэн болсон Галдан өөрийнх нь тэргүүлдэг ойрдын чуулган доторх одоо томоохон ноёдыг өөртөө татаж эхэлсэн. Одоо очир цэцэн хааны ойрд даяар одоо чуулганыг удирдах тэр байр суурийг ганхуулж эхэлсэн байдаг. За тухайлбал далай тайшин ач алдар тайш, хошуудын хөндлөн увшин ач данжин тайш, торгуудын гомб ноён зэрэг хүчирхэг язгууртнууд албат иргэдээ аваад Галтанд нэгдэж Галдан одоо маш их нутаг дэвсгэр зааж өгч өөрийнхөө тэр цорсын одоо эзэмшилд ойрдын том ноёдыг оруулж эхэлсэн. Очир цэцэн хааны сэтгэлийг түгшээсэн. Уул нь одоо Галдан хун тайжийн одоо авга ах буюу эцэг Эрдэнэтбатар хун тайжийн төрсөн дөө цөхөр увш яг энэ эцэгтэй үеийг ашиглаад хүү бага бандынхаа хамт очир цэцэн хаан дээр гүйж очсон. Ингээд Галдан ер нь дийлдэхэ боллоо. Зөвхөн одоо цорсыг удирдах хэвээр байтал энэ ойрдын томоохон ноёдыг өөртөө татаад хит хүчрхэгжээд эхэллээ гэдэг ховыг бас очир цэцэн хаанд дуулгаж эхэлсэн. За тэгээд нөгөө түрүүчийн влогон дээр түүхч Нас Ухбаатарын ярьжсэнаар одоо ойрдын хат бол төрийн эрхт их оролцдог. Их одоо эрх мэдэл ихтэй бас ухаан самбаач ихтэй ойрдын дотор одоо ойрдын тэр гэр бүл уламжлалт нь эмэгтэйчүүдээ их дээдэлдэг үгийг сонсдог. Архины хүртэл дээжнүүдийг энэ их сонин ихийн эрхт ёсноос үлдсэн маягийн энэ ёс заншил одоо их нөлөөтэй. Тэгээд тийм ч болохоор энэ очир цэцэн хааны хатан ижлийн торгуудаас буулгаж ирсэн гэгддэг дор жаргавдан хатан ч гэсэн нөхөртөө энэ одоо Галдан хунтаач чи ер нь дийлдэхэ боллоо. Та энэ ойрдын холбооны тэргүү юм бол Галдан одоо байранд нь тавих хэрэгтэй гэсэн юм хатгаас бас хэлж эхэлсэн гэж байгаа. Ингээд очир цэцэн хаан цөхөр увш болон одоо дор жаргавдан хатны одоо хатгаас нь орж Галдангийн эсрэг одоо буруу санаа үүрлж эхэлсэн. Галдан хардаж эхэлсэн. Тэгээд ихээхэн өөрийнхөө нөлөөнд байдаг ноёдын цэргийн хүчийг хоримтлуулж эхэлсэн байна. Ингээд 1674 онд очир цэцэн хаан Галдан хоёрын хооронд зэвсэг зөрүүлсэн тултай эхэлсэн. За энэ нь бол одоо Ану хатны хувьд нэлээд хүнд үе байсан гэдэг нь бол тодорхой. Анх энэ хошууд цорс хоёрын одоо алтан аргамж гэгддэг холбоог дээдэлж хошуудын Ану хатан цорсын одоо Галдан хоёр гэж ураг төрөл болсон байдаг. Гэтэл чин одоо хот ургийн хооронд юм цосон өшөө зангидсан дайн тулаан эхэлсэн. Ингээд 1675 онд үнэхээр Манданбаатарч явсан хүчирхэг Галдан хадам очир цэцний цэргийг бут цогсон. Ингээд нэгэнд хадам ураг төрлийн холбоотой учраас очир цэцний амийг өршөөж очир цэцэн одоо үнэхээр хүч алдаад ядарч дороотоод хатныхаа уугуул нутаг тийшээгээ ингэж зогтон нүүдэлсэн гэдэг. Энэ хүнд үед эцгээгээ дагах уу, ер нөхрөө дагах уу гэдэг хүнд сонголт Ану хатны өмнө ирсэн одоо мэдээж гэвч одоо эр нөхрөө дээдэлж Ану хатан бол Галдангийн дэргэд үнчээр үлдсэн. За ойрдод байдаг нэг заншил бол ойрд эмэгтэйчүүд бүсэндээ хутга зүүж явдаг байсан. Ер нь тэгээд 100 гаруй улс одоо бий болсон үе. Тэрнээс өмнөх дөрвөн ойртой холбооны үед ч гэсэн байнгын дайн тулаантай юм одоо эрсдэлтэй амьдарчсэн болохоор охтуудыгаа бие хамгаалах урлагт сургаж эмэгтэйчүүд нь бас юм том ханцуутай дээл өмсдөг. Тэр нь одоо гинт дайн тулаан болох
дайснууд нь давтлаад ирэхэд нөгөө нялх манцуудаа үр хүүхдээ ханцуудаа нуудаг гэсэн гэдэг домогтой. Тийм болохоор одоо охтуудаа харвах, намнах, одоо хотго мис сэлэм элтний эрдэмд сургадаг байжээ. Тэгээд сурвалж чичгт үлдснээр бол ану хатан мэрэгэн хараадаг, өөрийн гэсэн мэрэгэн харваач тийм зууттай байсан гэж үздэг. За тэгээд очир цэцэн хааныг ялагдсны дараа 1680-аад оны орчимд үе үеийн ойрдын нутаг руу бэлчээрийн одоо булаацалцсан энэ маргаанаар өнгөлцлөг хийдэг хасгийн эсрэг галдан бошгот сануулга өгөх тулдаа хийсэн. Ингээд хасгийн янгар султантай хийсэн тулдаанд ану хатантай хамт явж янгар султныг буулгаж авсан гэдэг тийм их сурвалж ойрдын түүхэнд үлдсэн байдаг. Энэ бүхнээс үзэх юм бол ану хатан үнэхээр цэргийн эрдэмд гарамгай учраас ингээд ийм бүхдэг анхтай тулаанд мордчихжээ. За тэгээд ану хатан кинонд ч гэсэн энэ одоо ану хатан эрдэм мартахынхаа өмнө Галтмаа ахыхаа хамтаар цэргийн сургууль хийж байгаагаар үзүүлсэн байдаг шүү дээ. За 1688 он энэ бол одоо халах ойрт хоёрын хооронд зэвсэг зөрүүлсэн дайн эхэлсэн ийм гашуун түүхийн үе. За Галдан энэ дайн тулаанд мартахын өмнө одоо ахих нь хүү цэвэ аравдаа ирж хүчээ өргөнө гэд. Тэгээд ховддох одоо Галдангийн цэргийн арт тал нөөцийг харж үлдсэн. Гэтэл Галдан яг одоо дайн тулаан хийгээд халахын нутагт явж хахад цэвэн аравдан 100 гарын нутагт өөрийгөө хаанд өргөмжилсөн. Энэ үед Галдан олгоо нуурын тулаанд орж ялагдсан. Энэ бол Галдан бошготын одоо урууданд ороодохын эхлэл болсон гэж төгчд үздэг. За манжин их сурвалжид тэмдэглэгдсэн сонин баримтууд сүлд илэрч байгаа. Энэ одоо ойрдын төгс судлаач Нас Ухбаатарын ярьж байгаагаар манжин их сурвалжид ану хатан хатны талаарх бас нэгэн сонин мэдээ баримт тэмдэглэгдэж үлдсэн байсан нь одоо саяхан илэрсэн юм байна. Тэр нь бол цэвэн аравдан тэр Галдангийн олгоо нуурын толтооны үеэр арт талын одоо итгэл эвдэж эзлээ авах үеэр ану хатан цэвэн аравдангийн төрсөн дөө сонон аравдан хөөгөөд улаанд аваа гэдэг газар хүнөөсөн гэдэг баримт гарч ирсэн. Тэгээ сонирхолтой нь ану хатан кинон дэр мөн л одоо Галдангийн эзгүй хойгоор цэвэн аравдан одоо хуучин сүд бүсгүй ахаа хатныг оргуулахаар дүү сонон аравдангийн амт хурж ирээд ану хатанд хөөгдөж яваад дүү ану хатны одоо суманд харуулж өгч байгаа тухай одоо тийм хэсэг байдаг. Ингээд ану хатан сонон аравдан харуулхтаа төр төслөгчдөд тэнгэрийн цэрлэл ирдэг юм гэж хэлээд харвж байгаа. За тэгээд энэ хэсгийг одоо хийж явах үед тэр манжин их сурвалжийн тэр мэдээлэл олдоогүй байсан. Тэгээд их сонирхолтойгоор гэж таарсан. За тэгээд Галдан олгоо нуураас хойш 1690 онд Улаанбаатарт манжтай байлдаад ялагдаж бүсэлтнээс одоо амь золбон гарсан. Ингээд Улаанбаатаргаас эхэлд оройтож нэлээ их цэргээ алдаад ховдод очиж 1695 он хүртэл 5 жил одоо нэг дайн тулаан хийхгүйгээр тариа будаа тарьж цэргээ тэнхрүүлж соосон тухай мэдээ байдаг. Ингээд цэргийн хоол хүнс багасах хэмжээгээр бэлдээд тэр ховдод нөгөө тариалан Галдангийн сувг гэдээ одоо хүртэл үлдсэн байдаг шүү дээ. Ингэж цэргээ тэжээх амуу тариатай болж аваад 1695 онд Инх амгалан хаантай байлдах. Инх амгалан хаанаас одоо өөрийнх нь өшөөт дайсан болсон халахын шашны тэргүүн анх дугаар богдцаан назрыг одоо гаргаж өг гэж шаардах тийм зорилготойгоор сүүлж байгаа тулаанд морцсон. Ингээд энэ тухай сурвалж хичигт Галдан бошгот би манжин инх амгалан хаантай ивэр зогсож болохгүй гэдгийг ойлголоо. Тиймд бид манжтай байлтахаар хол замыг туулах болов. Миний нэгэн шийдсэн энэ үйлийг үнэнч жанжин данжлаа. Ухаанд хатан ану болон их багш далаа лам дэмжлээ. Далаа багшийн үгийг эс дагах нь нүгэл болно гэд 1695 оны хавар бүр эрт дөнгөж цагаан сарын дараа хөнгүүд завхны голыг чиглэн аян дайнд морджээ. Ингээд Галдан халахад ирж одоогийн Хэрлэн голын сав газар Баян улаан гэдэг ууланд өвлцсөн байна. Энэ нь бол их тодорхой манжин их сурвалжид хүртэл бичсэн байдаг. За тэр үеийн Инх амгалан хааны хамгийн том дайсан нь бол Галдан бошгот байсан. За энэ одоо өгүүлэн байгаа энэ 1695 оноос нэлээд олон жилийн өмнө 1671 онд
халахын одоо Түшээд хаан чахунд орж анх дугаар богд зан газар тэргүүтээ халахууд бол манжин иргэшэл одоо дагаар орцсон байсан. Нөгөө долон нуурын алдарт чуулганы дараа. Ингээд ер нь бараг л эзгүй шахуу халах нутагт Галдан дайруу орж ирсэн. Халах үгүй бол ойрд үгүй. Халах ойрд хоёр үгүй бол хамаг Монгол минь үгүй. Домогт ануу хатан дүүхэн арман. Ийг амгалаа хаан ч гэсэн одоо өөрийнх нь хамгийн том дайсан Монгол туурхтны одоо томоохон юм хэсэг болсон зүүн гарын хаан Галданг дарахад маш их хүч зарцуулсан 5 жилийн турш дайнд бэлдсэн халах өөрлөгч Манж хаттын одоо 3 зам Манж хаттай одоо цэргээс бүрдсэн 3 замын цэрэг хөдөлгөөд өөрөө халахын зүг морцсон байдаг. Ер нь ингээд Манжийн бүх хаадын дотроос ганцхан хаан Монголын нутагт орж ирсэн нь бол инх амгалан Галдан бошхтыг дарахад одоо тийм их ач холбогдол өгсөн байдаг. Ингээд Галдан одоо инх амгалан хааны 3 замын цэрэг халах руу хөтлсөнийг мэдээд Хэрлэн голын сав газраас одоогийн Улаанбаатар туул голын зүг хөтлсөн. Ингээд дунд замын цэргийн тосч байлтахаар шийдэж тактика боловсруулсан байна. Тэгээд Галдан одоо тэр 200 мянган цэрэгтэй байсан гэх инх амгалангийн өөдөөс 3 түмэн цэрэг боёо 30 мянган цэрэгтэйгээр байлдах тэр их зориг зүрх юунда байв гэхээр одоо Оросын цэргийн тусламж ирнэ гэд итгэж хүлээжсэн. Гэтэл Оросууд бол ер нь халах ойрт хоёрыг хооронд нь хаглаад Гaldанд тусламж үзүүлэх юм шиг итгэл найдвар төрүүлж байгаад араар нь одоо Манжтай Монголын нутаг дэвсгэрт болсон ямар ч одоо цэргийн мөргөлдөнд оролцохгүй гэдэг нууц гэрээж гэд ойртуудыг бол үнэхээр араар нь тавьсан л да. Түүхэнд бол Галдан хаан туул голын зүг яарвчлан 5 хоногийн дотор давталган ирсэн. Ингээд хойноос нь бол Манжийн масхай амбаны удирцсан цэрэг мөшгсөн байна. Тэгэхээр Галдан хөөж байгаа манжуудаас зогтож тулд ирж илүү одоо ашигтай байршил эзлэх зорилгоор 5 хоногийн турш зогсолтгүй давталгасаар байгаад энэ тэрэлжээ орчин нутагт орж иржээ. Гэтэл Манжийн нөгөө замын цэрэг нь төрүүлээд ирсэн байсан. Баруун замын цэрэг нь одоо Галдангаас төрүүлээд хүрээд ирсэн. Ингээд нөгөө төрүүлж ашигтай байрлал эзлэх гэсэн тэр төлөвлөгөө нь бол нуурсан. Энэ бол үнэхээр эмгэлтэй зүйл. Ингээд заан тэрэлжээ орчинд Галдан хааны цэрэг Манжийн баруун замын цэрэгтэй одоо хүч тэнцвэргүй тулдаанд орсон. Мэдээж эрэг галт зэвсэгтэй өхөр буутай гадаадын Европын одоо сургагч офицеруудтай Манжийн асар их хүчний үүдээс Галдан тулахад үнэхээр дэндүү хүч тэнцвэргүй тулдаан болсон. Ингээд ухарч явсаар аваад одоо 100 мод буюу налаахын хой талд байх тэр элстэй хэсэг газарт ирж хориглох байлтаа хийсэн. Энэ нь бол Манжийн их сурвалжид одоо тэмдэглэснээр одоо аргын тооллын бол 5 дугаар сарын 10-ын орчим сүүлчийн том тулдаан болсон. Ер нь энэ газрыг ойрдын цэргийн сүнсийг танилцсан газар гэж үздэг. За 1414 оны орчимд Мин улсын цэрэгтэй ойрдын цэрэг байлдаад бас яг энэ 100 модны орчимд 100 модны элстэй энэ хэсэг газарт бас бут цохогдсон. Тэгээд ер нь ойрдуудын сүнсийг танилцдаг газар гэж нэрлэгддэг их ээлгүй юм газар байсан бэлээ. Галдан яагаад Манжтай байлцсан гэхээр мэдээж тэр өөрийнхөө дайсан зан газрыг чахунд оржийг гаргаж өг гэж шаардсан. Нөгөө талаар халах нэгэнд ингээд Манжийн иргэшэлд орцсон учраас Манжийг дарж халахын нутаг дээр ингээд эзэмшлээ тогтооё. Манжийн эсрэг тэсжүүлдэг гэсэн зорилго ч гэсэн бас давхар байсан. Гэтэл одоо энэ 100 модны орчим Манжийн цэрэг маш их илүү давуу хүчтэй байсан болохоор Галдан бошхтын цэргийг 3 талаас нь бүсэлж хүчтэй дайрсан, хүчтэй гал нээсэн, одоо өхөр буу, гунан буу, тэгээд галт буу нь гарчихсан ийм дэндүү хүч тэнцвэргүй тулдаан болсон. Тэгээд Манжийн их сурвалжид тэмдэглэснээр бол Галдан бошхтын цэргийг 3 талаас нь бүслээд өхөр буугаар цохилтгсон. Үнэхээр сэхэ авахын аргагүй тулдаан болсон. За энэ Манжийн цэргийн дунд Шведийн сургагч нар өхөр буу галт бууны сургагчаар ажилласан. Ер нь бол одоо Европын түүхэнд Ватерлоогийн тулаан гэгдсэн тэр тулаанаас дутхгүй тийм одоо олон цэрэгтэй хүч тэнцвэргүй асар том тулаан энд болж Галдангийн цэрэг бол хэдийгээр
өөрсдөөс нь хэд дахин даваа өгчтэйсэн ч тусгаар тогтнолын төлөөх юм тэмцэл учраас улааран байлцсан. За энэ үеэр тэр Пянгуу жанжинны арга сэтсэн энэ их муу чарга, эмгэнэлтэй чарга. Тэр нь одоо тэр налахын тийшээ байдаг эмээл дууланд орхисон ойртуудын ар тал хүүхэд хөгшөд эмэгтэйчүүдийг очиж олзолж авч хятсан. За энэ мэдээг авсан ойртуудын ойртын цэрэг бол эцсийн одоо сэтгэл санааных нь хүчийг барсан аимшигт мэдээ байсан. Эмээл дуулын хядлагыг бас Ану хатан кинонд үзүүлсэн байдаг. Одоо энх амгалан хааны бодрлын бичигт энэ тулдааны талаар их бууны дуу аянга мэт газар тэнгэрийг донслохож байв. Цэргүүд зүгт зогтов. Голын эрэг ганг жалга үхсдийн хүрээр дүрчээ гэж тэмдэглэсэн байдаг. Одоо саяхныг хүртэл энэ элсний карьер болчихсон энэ газраас одоо ойрд манжин цэргийн одоо сумны зэв дуулаг гарч ирсээр л байдаг. Үнэхээр ч том толтон болсон. За энэ толтонд Галдан хааны итгэлт хань Ану хатан Баатар зайсан болоод хожуу нарын баатрууд нь амь үргэцэн гэдгийг энх амгалан хааны бодрлын бичигт тэмдэглэсэн байдаг. За энэ тулааны талаарх амд амтсан домогт өгүүлснээр бол Ану хатан Галдан бошготыг одоо манжин бүслэлтэнд орсны дараа өөрийнхөө удирддаг мэрэгэн харвачдын зуутыг оройлон одоо тултаанд орж бүсэлтийн сэтлээд өөр амь үргэцэн. Энэ одоо манжин мэрэгэн буучийн одоо галт бууны суманд оногдож амиа алдсан гэдгийг бодрлын бичигт бас тэмдэглэж үлдээсэн байна. Домогт өгүүлснээр бол амь насаа хайрлахгүйгээр тултаанд орж байгаа одоо баатрууд мориндоо бол 12 салаа буугын ивэрт одоо тийм мөнгөн баг зөвлөгдөг байсан гэдэг тийм домогт. Тэгээд Ану хатан мориндоо юм мөнгөн баг зүгээд эр нөхрийнхөө төлөө одоо амь насаа хайрлахгүй гэж дайрч ороод амь насын аварч бүсэлтийг сэтэлсэн гэдэг. За энэ ойрдын төгс судлаачдын үзэж байгаагаар бол Галдан бошгот хатныхаа шаардлыг аваад одоогийн партизаны сангийн аж ахуй байгаа тэр зүг рүү явж тэр орчимд хатныхаа шаардлыг буухалсан гэж үздэг. За зарим ам яриагаар ар хангаан хотон цум бол нэг хатны одоо буш байд олцсон учраас хатанд гэдэг нь явсаар хотонд олсон гэж ярьцгаадаг боловч тов тодорхой тэр манжин одоо энх амгалан хааны сурвалжинд өгүүлснээр тултаан 5 дугаар сарын 13-нд болж дууссан учраас одоо зуны халуун ба эхэлсэн тийм үед ар хангаа хүртэл энэ олон зуун километр газарт хатны шаардлыг авч явах нь боломжгүй зүйл. Тэгэхээр партизаны сангийн аж ахуйд бас нэг булш байдаг гэдэг тийм сурвалж байдаг. Тэгэхээр Ану хатны булшийг партизаны сангийн аж ахуйд байдаг баха гэж төгчд одоо бас доктор очир хүртэл бас тэгж үздэм байлээ. А тэр ар хангаадах тэр хотон цум гэдэг байгаа нэг хатны булш гэдэг нь бол судлаад үзэхээр Галдан бошготыг ялагдсны дараа итгэлц жанжин данжилаа нь арга буюу одоо манжид дагаар орсон. Манжин энх амгалан хаан данжлаа жанжинд одоогийн ар хангаа аймгийн хотон цумын орчмын нутгийг эзэмшил болгож зааж өгсөн. Тэнд одоо байгаа одоо үйлдүүд одоо байдаг. Тэднэр бол данжлаа жанжны удам ухсаа албат иргэдийнх нь залгамж халаал юм бэлээ. Тэгэхээр тэр хотонтод байгаа нэг хатны булш гэдэг нь бол данжлаа жанжны нэг хатны булш байх магадлал нь илүү өндөр юм бэлээ. За ингээд Ану хатан 100 модны тулаанд харамсалтайгаар амь үргэцсэний дараа 3 хүүхэд нь үлдсэн. Гэхдээ Сэвдэн Балжир хүн сүлд аавтайгаа байжгаад тусламж гуйхаар Шинжааны зүг яваад манжин гарт орсон. Зарим ойрдууд урууж Галдан хааны хүүг энх амгалан хаанд барьж өгсөн. Сүлдээ охтуудын цэвэн ардан бас энх амгалан хаанд хүргэж өгсөн юм билээ. Ингээд Сэвдэн Балжирыг ихэнх үедээ энх амгалан хатаа авч өгч байлгаж агаад 1697 онд Галдан бошгот хааныг амь алдсны дараа хүүгийн цаацлсан. Ингээд энэ гэр бүл бол эмгэнэлтэйгээр төгссөн л дөө. За тэр Ану хатны талаарх сонин домгууд их байдаг. Сүүлд одоогийн ар хангаа орчимд маш урт нассан нэг эмгэн байсан. Тэр нь бол Ану хатан байсан. Одоо Галдан бошгот хатнаа олцлуулахгүй тулд нас сорсон гэдэг одоо тийм шуугаан дэгдээгээд хатан амьд үлдсэн. Тэр эмгэнээс ойрдууд их олон зүйл асуудаг. Маш ухаан сарвал эрдэм төгс эмгэн байсан гэж хүртэл ярьдаг. Энэ нь бол яг хөө миний бодож байгаагаар одоо тэр төрийн их хатан тэр сайхан эмгтэйг
одоо амиа алдаагүй байгаасаа гэсэн ард иргэдийнх нь хүсэл мөрөөдөл байсан л ах гэж миний хувьд боддөг юм аа. За тэгээд би одоо Араманда Ану хатны төгсгөлийг яаж бичснээ уншиж үзүүлье. Бүслэлт сэтэрлээ хэмээгээд Ану хатныг суманд оногдож үхэтхийн унахад ар өвргөө сум золттой балсан гар дээр эзэн хатнаа тэрвэрэн авч Манал Баатар хатнаа буудсан манжийг жадлан хөнөв. Зүрхний тус газраар нь галт буугийн 2 суманд оногдсон Ану хатны тэргүүнээс алтан дуулган мултран унаж хуягныхын завсраар нэвтэрсэн цос эсэрхэг хөрсөн дээр гоож хавч хоромхон зур шингэн алга болж байлаа. Галдан бошгот данжлаа тэргүүтээ ойрдын хэсэг цэрэг дахилдан ирэхэд Ану хатан дөнгөн данган амьсгаатай байв. Хаантан минь Ану хатныхаа амийг би сахиж чадсангүй дээ гэд үхлийн шарахтай балсан үхтгийн онов. Галдан бошгот мориноос өсрөн бож Манал Баатрын өвөр дээр дөнгөн данган амьсгаатай хэвтэн буй хатан руугаа ухсгийн очоод тэргүүнийг гар дээрээ болгоомжтой авлаа. Санчигтай хэсэгхэн газар бууралцсан Ану хатны сайхан алтлаг хүрэн гизэг 100 модны эсэрхэг хөрсөн дээгүүр сул асгаран унжин. Ану хайрт минь Ану хатны үл мэдэг чийг даасан урт сормоос чичирхийлснэ. Мэлмиг алгуурхан нээж амраг нөхрөө тани бололтой бүүдээсэн харцсан нэг сэргснэ. Ашгүй та минь миндүү манжийн бүслэлтнээс гар амьдараа бүү олзлогдорой химээгээд сулхан инээмсэглэснэ. Би тантайгаа сайхан жаргалтай амьдарсан химээгээд хөх тэнгэрийг ширтээстэйгээ амьсгаа хурааж үлээ. Ирлэх зоригт ойрод бүсгүй амьсгаа хураасанд эмгэнэх адил үүлэн сүудэр нарыг хоромхон зур халахлан сэржигнэх хаврын салхич хүртэл тогтчих шиг болов. 12 салаа эвэрт бугын баг бүхий хүлэг сайн моринж эзний амьсгал хураахыг мэдэх мэт үүрсэн янзгаах мөчөд баруун гартаа шарахтаа сэвдэн балжир хүн давхин ирж ижи минь гэж эмгэнэн гашуудаж ам өрсөн толоноос минь үлдсэн ойрдын 500-аад цэрэг хатнаа тэрсэн хаана тойрч тэргүүн гудайлган зогсцгоо хамаа. Их хөвчөөсөө тасран энэ хэсэгхэн зоруус элсэн дээр ургасан цөөхөн шинэс модод хаврын адаг сарын сэржигнэг салхинд үл мэдгхэн шуугхан ойрдын эрлэгэг зоригт хатны хойноос эмгэнлийн дуу аялах мэт. Галдан хаанд эр нөхөртөө дамжуул эсэн таашаас хойш алтан ургийн бус ойрдын хинч бүх Монголыг захирах ирэхгүй шүү хэмээн чиний багаасаа сүслэн дээдэлж ирсэн мандхаа цэцэн хатан өтсөн юм гинлээ. Галдан хаан хэрв эрх мэдлийн төлөг шунлаа барьж ис чадан халах руу санаархах юм бол үхлийн даллага ахуулна гэсэн үг. Алдагдсан алт эрдэнсийг эргүүлэн авч хизээд болдог. Харин харьд алдсан газар шороо игнэгт хүнийг л болдог юм шүү гэсэн эцгийнхээ гэрээслэлийг л эр нөхөртөө дамжуулж чадаагүй дээ. Ану хатан харамсан гашуудах мэт алтлаг хүрэн гизгэн хаврын салхинд намран хийснэ гэж номондоо би бичсэн байгаа. Тэгэд ер нь энэ номоо бичиж хахад надад их сонин тохиолдлууд нэлээх одоо учирч исэн. Түрүүн би ярьлаа тэр Цэвэн Аравдан хааны дүү Соном Аравдан Ану хатан гүйцэж очиод харуулж алсан хэсэг. За тэр ховог сайрдах Галдан бошготын өргөөнд Оросын худалдаачин ирээд ярилцсан хэсэг. Энэ бүхэн бол бодит түүхэнд байсан зүйлийг одоо уран сэтгэмжээр оруулсан нь яг түүхтэй таарсан. За бас нэг гайхалтай зүйл нь одоо миний энэ роман эхлэхдээ 11-р жарны тийн алгуулсан хэмээгч харагчин усан могоо жилийн хаврын адаг сар гэд хэлдэг. Энэ нь бол аргын тооллоо 1653 он. За тэгээд Ану хатны одоо төгссөн он нь бол тодорхой манжийн их сурвалжид тэр 100 модны тулаан болсон тэр он учраас хизээ одоо тал болсон ойлгомжтой. Хизээ төрсөн бэ гэдэг нь бол ерөөсөө түүхэн их сурвалжид байхгүй. Тэгээд би одоо роман эхлэхдээ хошуудын тэргүүн бас дөрвөн ойрдын холбооны одоо чуулганы тэргүүн цорсын Эрдэнэ хотор хун тайжийн тал болсон 1653 оныг Ану хатны төрсөн жил болгож авъя гэж би зохиолоо эхлэхдээ шийдсэн. Ингээд 1653 оны одоо жил цол гэд зэргийг одоо зурхаачаас асуух хэрэгтэй болсон. Тэр үедээ би бол 1000 жилийн цаг тооны бичгийг олж аваагүй байсан. Тэгээд 1000 жилийн цаг тооны бичигт ч гэсэн тухайн одоо Монгол тооллын жил нь л байдаг болохоос биш оны цол нь бол байдгүй л дээ.
Тэгээд 1653 онд хадам эцэг Эрдэнэтбатар хүн тажиг хорвоогоос явхад зөрөөд Ануу хатан төрж байгаагаар одоо зохиомжоо эхлэхдээ одоо гандан хийдэд байдаг одоо төрлийнхөө нэгэн дүүгээс асуусан. Зурхаачаас одоо 1653 оны цолыг одоо оны өнгөтэй нь асуугаад өгөө гэд. Тэгээд асууж авах хугацаанд нь би өөрөө таамаглаад харагчин усан могоож илгээд ингээд зохиолоо эхэлсэн. Тэгээд нэг 7 хоног биччихэтэл нөгөө дүү маань уцтаад за их чи үзгээ аваарай. Зурхаач одоо энтхэг явж ирээд надад хэлж өглөө. Тний яалагч хэмээх харагчин усан могоож илгэж шүү. Би бүрстас сонин цочрол орж байгаа юм чинь. Яагаад тэгэхээр би тэр тий ялагчаас бусдын таацсан байхгүй. Тэгэл би боддtiin би бас одоо транс байдлаар ер нь Ануу хатны талаарх юмтай холбогдоод тэгээд төрсөн оны нь ер нь яг зөв бичсэн байна гэсэн ийм бодол төрдгөө. За түрүүн миний цохолд гардаг алтан доолго гэдэг юм. Манай кинонд ингэж хийсэн дуулганы тогсон чимэглэлтэй дархны одоо уран гарт дархны ажил одоо манай одоо төмөн жаргал гэдэг ах маань энэ Ануу хатны хуйг дуулга титэм эдрийг бол бүгдийг хийсэн. За одоо ингээд Тэнгэрийн оронд мартсан манай киноны ерөнхий зураач Цог гэж авьяаслаг том уран бүтээлч байсан. Ингээд хаттын одоо булчнаас олцсон бүх хэрэглүүд нь ер нь тогсын чимэглэлтэй байдаг гэд Ануу хатны сентиор тэгэл хуйг дуулга титэм бүгд тийм тогсын чимэглэлтэй байгаа. Хурмын хувцсынх нь эмгийн бас төмөн жаргал тархан хийсэн гэдэг. Тухайн үедээ бол галдан бошиг болон очир цэцэн бүгд л одоо дундад Аз Кыргызск хасаг одоо Самарканд Бухартай маш их холбоотой худалдааны амны одоо харилцаатай байсан учраас энэ эмгэнд нь ингээд гэрэлт чимэд чулуу бадмараг буюу одоо өрөбин гэдэг ийм чулуунууд сарн чулуу зэргийг одоо шигтгэж хийхээр хоорондоо ярилцаж ийм цэвэр мөнгөөр ийм урт 5 ийм салаа унжуурхтай эмгийг урьлаж хормон дээр нь зүлгэж исэн. За одоо ер нь манай Ануу хатны хэрэглүүдээс нэлээд их юм байгаа. Энэ одоо нөгөө титмэн. За энэ бол нөгөө Ануу хатны ээж дорж равдан хатны одоо циркон чимэглэлтэй оюун толгоон чимэг. За энэ дээл нь бол Ануу хат нөгөө галдан бошхтыг Бухар Самаркандын дайнаас ирэхдээ өмссөн байдаг юм цэнхэр дээл. За энэ титмийн одоо ингээд ойроос харуулчих. Мөн л одоо бадмараг, сарн чулуу одоо энэ ч одоо индранил сапфир гэдэг шүү дээ. Ийм шигтгээтэйгээр энэ титмийн мөн төмөн жаргал дархан яг гараар уралсан мөн л юм тогсон чимэглэлтэй ийм титэмтэй. Тэгээд одоо Европын хаан хатны титмээс ялгаатай нь Монгол юм чинь ийм шилвчтэй байх хэрэгтэй гэж манай зураач нар тэр үедээ ярилцажсэн. Титмэн урт талдаа бас тогсын толгойтой. Ингэж одоо хоцгон нарын уралж исэн. За энэ бол Ануу хатны яг харуулж байгаа зургийг манай киноны зураачдын нэг Шагаа гэдэг зураач зурсан. За тэгээд Ануу хатны роман худалдаанд дуусаад нэлээд удцсан байж байгаа одоо хэвлэлтээс гарч байгаа. Одоо романы бүхэл дэлгүүрүүдээс авч уншиж энэ түүхтэй танилцах хэрэгтэй. Тэгээд халах ойрт хоорондоо эвдрэлцсэний улмаас одоо тусгаар тогтнолоо алдаж манжин идэж болсон юм асар эмгэнэлтэй түүх. Би бол халах ойртын хин альнын ч одоо зөвтгөх одоо аргагүй ив ие хичээхлээжтэй гэж боддог. Тэгээд ер нь одоо аливаа үндэснийг мөхөй гэвэл түүхийг мартуул гэсэн тийм үг байдаг. Тэгэхээр бид энэ түүхээс дандаа сургамжаа авах хэрэгтэй. Ив нэгдэлгүй л ах юм бол энэ Монгол бол энэ дэлхийн одоо хөрстөөс арчигдах нь юм түүхийн сургамжуудаас ер нь тодорхой харагддаг. Өнөөдөр ч гэсэн бид түүхийн сургамжийг авч үргэлж одоо монголчууд бид цөөхөл юм чи хоорондоо ив нэгдэлтэй бие биенээ дэмжсэн гар гараа барилцсан
байх юм бол монголчууд эвтэй үедээ л дандаа хүчтэй байдаг гэдгийг сургамжаар харуулсан юм зохиол. Тэгээд энэ Араманыг бичихэд маш их судалгаа хийсэн. Түүхэн хамгийн гол сурвалж нь бол өмнө нь ч би хэлжсэн ойрдоч хятадч одоо академич Ч 70 агсны ойрд Монголын түүх гэдэг номын одоо тэр түүхэн сурвалжийн шугамыг ерөөсөө алдалгүйгээр барьж ин зохиолыг бичсэн. Тэгээд Араманыг уншвал кинонд байгаагаас илүү халахойрдын тэр эмгэнэлт зөрчил бол жинхэнэ түүхийнхаа уг сурвалжаар бичээстэй байгаа. Тэгээд ихэнх энгийн хүмүүс бол түүхийг тэгж түүхийн одоо бодит судалгааг уншаад ах нэг ховор байдаг. Тэгэхээр би бол түүхийг уран сайхныхаас босоод бүх хэсэгтээ ерөөсөө яг 70-аагийн түүхийг баримталж бичсэн учраас Ану хатныг уншсанаар халахойрдын тэр зөрчил хоорондоо эвдрэлцснээс болоод ингээд бүхлээрээ манжийн хоол болсон тэр аимшигт эмгэнэлт гашуун түүхийн талаарх маш их юмыг мэдэж авах болноо. Халах үгүй бол ойрд үгүй. Халах ойрд хоёр үгүй бол хамаг монгол минь үгүй. Домогт Ану хатан түүхэн Араман. За Тэрэлжийн 100 мод гэдэг газар Манжин Инх Амгалан хааны бодрлын бичигт өгүүлсэн Галдан Бошгот хааны 30 мянган цэрэг, Манжин 3 замын 200 мянган цэрэгтэй тулалдсан Монгол Ватерлоо гэж нэрлэгдэхүйц тийм том тулаан болсон газар. Тэр 100 мод гэдэг нь энэ байна. Ийм хэдхэн юм шинс мод байдаг. За тэгээд энд саяхан болтол сомны зэв олддог байсан. Баруун тишээгээ энэ замын цааталт одоогийн хаан жимс гэдэг амралтын газрын хашаанаас 5-6 жилийн өмнө ойрдын галдан энд даран сүнөө гэсэн бичгтээ Инх Амгалан хааны жижиг гэрэл төшөөний хэсэг олдсон. Инх Амгалан хаан энд ингээд дөрвөн зүгт ийм гэрэл төшөө босгож галданг дарсан тэр ялалтаа тэмдэглэсэн гэдэг яриатай. Тэгээд нэг гэрэл төшөө нь олцсон. Одоо бодвол түүхийн хүрээлэнд байгаа хаа. Тэгээд домогт Ану хатан энд өгүүлж байгаа бүх үйл явдал ялангуяа би дотор нь уншиж байгаа тэр Ану хатан амь эрсдэд элсэн дээр сайхан хөрөнгө эзэг нь алтран одоо асгарлаа гэдэг тэр газар чинь тэгээд ийм элсэрхэг хөрстэй нэг харамсалтай нь энд олон компаниуд энэ түүхэн дурсгалт газар эх орончдын амь насаа алдсан энэ газарт одоо элс олборлоод ингээд ийм элснийг хараар болгоод бүр ухаж хайчаад байгаа. Тэгээд элснийхэн ширхэг бүрд эх орончдын цус шингэсэн тийм дурсгалтай сүсэлж хайрлж дээдлэх ёстой газар шүү дээ. Тэгээд одоо энэ 100 модноос баруун тийшээ солонгосын төслөөр мод тарьж байгаа. Гэтэл энэ сайхан мод тарьсан газрыг бас ухаж элсийг аавна гэд ийм өөрийнх нь Монгол компани тэмцээд шүүхтэд яваад байдаг гэх мэт ийм эмгэнэлтэйч явдлаа одоо тохиож байна доо. Тэгээд Ану хатны тухай халах ойрд зөрчилдөж хагаралт хүрээд эцэст нь Манжин идэж болсон энэ эмгэнэлт түүхийг тухай домогт Ану хатан Араманаас унших юм бол бүр их мэдлэгтэй болно. Тэрэлжийн 100 мод Ану хатны амь эрсдсэн газар шүү. За тэгээд нөгөө 100 мод ч ойртоод ирэхээр ийм хэдхэн мод байдаг. Шинэс мод, монголчууд хар мод гэж яриаддаг. Уул нь шинэс мод. Тэгээд хаанаас тасарч ирж ургасан болоо гэж би их гайхдаг. Их ойгоосоо тасарч ургасан энэхэн цөөхөн эдэн мод бол ийм том түүхийг агуулсан газар юм аа. Тэгээд энэ мод цөөхөн модон дотор байдаг энэ сүрлэг ганц мод бол Ану хатны тахилгын мод. Бүр олон жилийн турш Ану хатны дурсгалд зориулж энэ модыг тахдаг байсан юм байлээ. Тэгээд Ану хатан кино гарснаас хойш модны тахилганд би байнга оролцдог болсон, урагдаад. Тэгээд яг тулдаан болсон гэж тэр Инх Амгалан хааны бодрлын бичигт дурдсанаар 5 сарын 13 одоогоос 324 жилийн өмнөх тэр өдрийн дурсгал зориулаад тахилга болдог. Удахгүй бас тахилга нь болох бах. Мөн Ану хатны одоо удам залгамж болсон хошууд төмний үр сад Ховд аймгийн Болгон мөс цомд амьдардаг тэр хүмүүсийн одоо удмынх нь болон босод ойрдууд ирж цорсынх нь ч гэсэн бас хамтдаа ирж энэ
тэнгэрт заларч байгаа сайхан хатныхаа дурсгалыг хүндлээд цагаан сарын дараа бас тахилга үлддэг. Тойруулаад ийм дайны хар сүлт ийм мөргөж залбирдаг тавцан энэ төр зассан байдаг. Тэгээ би сая бас сүү өргөчлөө. Тэгээд их сонирхолтой нь 2012 онд одоогоос 8 жилийн өмнө Ану хатан кино төсөл эхэлсэн. Гэхдээ хөрөнгө оруулалт төдийлөн шийдэгдэг байх үед яг энэ тахилгын модны хажууд галын тахилга болсон. Ингээд маргааш нь хань маань эхний хөрөнгө оруулалтыг олж ирээд төсөл эхэлж исэн. Тэгээд энэ хатны одоо энэ онгоц ахиусыг тахдаг энэ мод хүний хүсэл биелүүлэх бас тодорхой хэмжээний эрчим энерги агуулсан ийм мод юм шиг надад санагддаг юм аа. За энэ влогонд бэлдээд би ер нь сүүлийн үед дулуун брендийн маскыг тавиад бусад үед нь энэ Kercell гэдэг солонгосын органик маш гоё бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Тэгээд энэ Bubble Talk гэдэг юм орой бодгаа арилгасныхаа дараа цацдаг. Ингээд арсыг гэж чангалаад маргааш өглөө босгоод үнэхээр гоё алдсан байдаг. Тэгээд бүсгүүчүүдтэй бас Kercell-ийн Bubble Talk-ыг туршиж үзээрэй гэж захимаараа би яг сүүлийн влогноос энэ влог хүртэл 8 хоногийн хугацаанд хэрэгэлсэн. Тэгээд үр дүн бол үнэхээр гайхалтай.